Яата. Чивчээ зүгээд. За тэгвэл микрофон өөртөө гой тохируулаад гой тухтаа ингээд гой тайван бүгдээр. Тухтаа суух юм уу за. За ингээс аваа. За өглөөний минь. За өглөөний минь. Тэгээд та бидэнд бас нийт үзэгч нартай бас өөрийгөө гоё товчгоон танилцуулаад тэгээд бүгдээр ярианд орё тгөө. За намаа Тунгалаг гэдэг интермед эмнэлгийн хоол боловсруулах дурангийн. За 10 жил ажиллаж байна интермед эмнэлэгт. Тэгэл ажилласаа л ирлээ. Өглөө яаж ин дааруу хүүтэн байна. Хүүтэн байна. Тэ гадаа хүүтэн билээ. Заримдаа өтрөл заримдаа дулаараа л. Харин тийм. Баярлалаа. Тэгэд ер нь бол бас сайхан мэдээтэй бид нар ер нь бол ингээ бямнэмас дулаах юм байлээ шүү. Эрхлээ орой сүр гой дулаах юм байлээ. Цагаагаар мэдээлэл өгдөг. Тэгээд ер нь бид нар бас өнөөдрийн сэдв маань бас одоо цагаан сар бас ойртож байгаа. Тэгээд цагаан сартай холбогдлолтойгоор бид нар ер нь бол хоолтын талаар бас нэг номерын бас том асуудал шүү дээ. Тэгээд ер нь бол бид нар нойр булчирхайн өвчлөл за тэгээд ер нь буруу бололтоос л болж байгаа бах. За тэгээд энэний талаар бид нар ярилцахаар байгаа. Тэгээд юун төрөнд бол одоо ингэ нойр булчирхайн одоо өвчлөлийн талаар одоо ер нь нойр булчирхай гэж яг ямар үүрэгтэй эрхтэн байдیں۔ Тэ хоолттой ер нь яаж холбоотой байдаг вэ? Яаж холбогддог вэ? Тэ за нойр булчирхайн талаар хүмүүс үгүйс айгүйх сонирхдаг юм шиг байгаа. За одоо өдөрт үзүүлж байгаа хүмүүс яг 20 үзүүлэгт нэг ямарч нэг 3-4 нойр булчирхай хөдлөл гэж орж ирдэг. Гэтэл яг жинхнээсээ нойр булчирхай өрөвсөл арахаг цочмог өрөвсөл бол бас тийм актер түгээмэл бол биш. За одоо цагаан сар бол баяр наадан бол шинэ жил боллоо гэж нойр булчирхай цочмог өрөвсөл болол хүндрээл янз бүр болоод идэг юм бол нэг яг би судалгаа уншсан л да та яг тэр сэдвээр ярина гэхээр яг тийм судлагдсан судалгаа байдаг юм байна. Цагаан сар бодлоо эсвэл янз бүрийн хоолойтой боллоо нойр булчирхайн цочмог өрөвсөл боллоо ихсэж гинэ ч юм уу тийм бол байхгүй. За энэ юутай холбоотой тайлбарлалт юм бэ гэхээр за нэгдүгээр нойр булчирхай гэдэг чинь хэвлийн гол хэсэгт байрлалдаг цуглаг хэрэгтэй. Тийм. Бас айгүй сонирхолтой яагаад нойр гэж нэрлсэн бол гэд та бодож үзсэн үү? Харин бид яг эхийн өмнө хэлсэн. Би бага хахтай нойр хэр нойртой холбоотой болчих гэж бодсон. Яг нэг хүн надад тэгж ирчихсэн байхгүй. Би айгүй хядраад ингээд аим нойр хүрээд байна. Миний нойр булчирхай өвцсөн юм шиг байна гэдэг ингээд хоол босруулах юм чи тэр ирчихсэн. Яг манай монгол хэлж айгүй баялаг. Нойр гэдэг нь яг хит хэдэн юм уншсан. Гэхдээ нэгдүгээр байралтай нь холбоотой юм шиг байна. Хэвтэй юм тайван байралтай гэдэгтэй нь холбоотой. Нөгөөдөө өөр болохоор нөгөө тийм яг тийм нөө үйл ажиллагаа ихтэй ирнэ тайван байдалтай байж тэг хэвлийн гол хэсэгт байдгаараа л нойр булчирхай гэж нэрлсэн. Тэрнээс яг нойр бол тархитай холбоотой шүү дээ. Тэгээд тэр хүнийг ингээ асуугаадсэн чинь зүгээр угаасаа л орой унтдаг эрсэрдэг юм байсан. Зүгээр л тий. Амьдралын маяг нь буруулсан тий. Тэрнээс нойр булчирхай өвдөөгөө. За тэгээ үйл ажиллагааны үед бол та зөндөөл нэвтрүүлгээр эмчнэр ярьсан байлээ. Гадаад дотоод шүрлийн үйл ажиллагаа та хоёр бараг бүр сайн мэддэг болсон эксперт болсон байх. За тэгээ нойр булчирхай өвчлөлийн хувьд бол яагаад хүмүүс нойр булчирхай өвдлөө гэж орж ирдэг вэ гэхээр гизний өвдөл, ходоодны өвдөл, цэсний өвдлүүдийг ялгах андуурдаглах гэж би боддог шүү дээ өвчтнүүдийг. Яагаад тэгэхээр нөө хөвлийн гол байрлал тэр хавьд өвдөх олон хэрэгтэй байна. Тэгэхээр гол хэрэг энэ хэсэгт байгаа шүү дээ. Гэтэ тийм ихэнх тохиолдолд одоо гиз базалж ирлээ. Аюулхад базалж ийн л гэж ирдэг л дээ. Тэрийг нойр булчирхай гэж боддог. Тэгэхээр гиз цас тэгж хүчтэй базалдаг, ходоодс өвддөг байна шүү дээ. Тийм. Тэгээ өвчлөлийн хувьд бол архаг нойр булчирхай өрөвсөл бас тийм түгээмэл биш. Онцлогод ч гэсэн тийм амар биш өвч. Цочмог нойр булчирхай өвдөлтийн талаар асууж энэ хоолтой холбоотой. За тэрний үндсэн шалтгаан нь ерөөсөө л архины хэрэглээ, цэсний чулуу, за тэгээ бусад шалтгаанууд байдаг. Энэ хоёр бол яг топ шалтгаанууд байхгүй. Тэгэхээр нөгөө хүмүүсээс асуухаар та арх ууд юм уу гэхээр үгүй шүү дээ гэж тэгдэг. Тэгвэл хоолтой ямар холбоотой гэхээр яг бид нар баяр ёслолын үед хоолны тийм юу алдагддаг. Дэглэм. Нэгсэндээ бид нар жирийн үед нэг 2-3 хоолдог шүү дээ. Өдөртөө нэг заа нэг 4 ч юм уу. Гэтэл одоо баяр ёслолын үед давтамж нэмэгддэг. Тэгэл дандаа амттай, шимттэй. Ялангуяа манай монголчууд ер нь монголч гэхгүй дэлхийд даяараа махны хэрэглээ бол зөв өдөр тутмын л хэрэглээ. Тэрний авж байгаа нөгөө хэмжээ нь их, давтамж нь их. Тэгээ орой унтахаас өмнө 20 хүрэн будчих юм унтдаг тий. Тэрнтэй л холбоотой хоол босруулах зам дистресс гэдэг хамшимжууд үүсдэг юм байна л да. Хит их ачааллаад. Тэгээд судалгаануудыг хараад тахаар баяр ёслолын үеэр хоол босруулахын өвчлүүд за тэгвэл ихсдэг юм уу гэд ингээ харахаар ерөөхдөө яаралтай тусламж үйлчлэгийн ачаал бол нэмэгддэг. Тэр нь урт хугацааны нөгөө амралтуудтай холбоотой. Дээрэс нь тэр хүмүүс ирсэн хүмүүс яг үнэхээр яг urgency, emergency байсан уу гэхээр бас яг 60% нь болохоор нөгөө тусламж үйлчлэгийн холтцсон одоо
өрхийн имлэг, дүүргийн имлэг нар ажиллахгүй шүү дээ. Амралтын өдрүүл зарим яг. Гэхдээ дүүргийн имлэг яаралтад бол ажил нь айгүй хичээлхтэй. Гэхдээ тэрнтэй холбоотой нэг 50-60% нь бол нэг яаралтай биш зөвөртэй. Нэмэгддэг тийм тоо зүгээр тийм. Тийм судалгаанууд бол байдаг. Та сонирхоод үзээрэй. За. Тийм. За өөр юу асуулаа? Тэгээд нөгөө бид нар бас нөгөө хоолттой бас яг яаж холбогдож ингэж нойролцох хавны ажиллаад. Тэгэхээр угаасаа уурга нүүрсээс өвдсийг задлах гэж байгаа. Гол нь тий гадаа шүрдлэх нь үйл ажиллагаа. Дотоод шүрдлэх нь үйл ажиллагаанд цэсэндх сахарыг зохицуулж байгаа. Тэгэхээр тухайн үүргийн хадаа уурга хоолтой яаж авах вэ гэхээр уурга нүүрсээс өвдсөн тий микро шимтгийлээ, макро шимтгийлээ хоногт авдгаараа л авал уг нь цохимжтой. Авдгаараа авал тэгвэл яах вэ гэхээр бид нар нэг 3-4 хоолдог штэ. Тэр порцоор л бага хэмжээтэй өрх идэж бас болох байхгүй юу? Тэгэхээр нэг өвдөд цочроод ах юм бол байхгүй. Тасралтгүй арх хөөх юм бол угаасаа л өвдөн. Тэр цагаан сараарч арх хөөсөн өвдөн, надмаарч уусан зүгээр жирийн өдөр ч гэсэн 4-5 хоног арх хэтрүүлэн хэрэглэх юм бол угаасаа л өвдөн. Тийм тэрийг аюулсан ойлгох хэрэгтэй. Тэгэхээр эмчээ нэгэнт өвдчихсэн тийм нойр булчирхаатай гэдээ онцлогдсон ч юм уу. Тийм хүмүүсийн хувьд ер нь гэртээ байхдаа тий яаж одоо юу яаж болох вэ тий арга хэмжээ авч болох уу сэргийлэх үү тийм тэгэхээр тэгээд хүндрүүлэхгүй байх боломжтой гэх тий хүндрүүлэхгүй байх боломжтой мэдээж тий гэртээ гэрийнхээ холыг сайн идэх хэрэгтэй тий тэр нь одоо юу гэдэг чинь хоньны өөх идэхгүй яг хоолны нэр төрөл бол нэг тэм чухал бол биш ер нь бол яг хоол боловсруулах хэмжээ хувьд хэлэхэд өмнө нь одоо ингээл тэрийг ч идэж болохгүй юм ч идэж болохгүй гэл тийм байсан бол магадгүй одоо илүү сайн судлагдсан нэгдүгээр шинжлэх ухааны сайн өгсөн өвчнүүд илүү тодорхой болсон хоёрдугаар хүнсний бүтээгдэхүүнүүд манай монголчууд ялангуяа харьцангуй 90 саруул хоолдог. Жишээлбэл одоо ингээл зуны цагтаа сүү цагаан иддэг тий. Тэр бол байгалийн пробиотик. Тэгэхээр монгол хүмүүс нэг төдийлөн тийж пробиотик хэрэглээд ах шаардлага байдгүй ч юм уу. Ингээ онцлогуд байдаг. Тэгэхээр хүмүүсийн өөрсний ингээд боловсрол сайжирсантай холбоотой одоо яг хүнд ингээд тийм дайет зааж өгөх нь бол одоо өрөөсгөл болсон. Яг хоо тодорхой өвчнүүдийн үед өвөрмөц дайетууд байдаг. Жишээ нь аль нэг одоо хүнсэнд харшилтай ч юм уу тий. Тэгэхээр мэдээж харшлаад байгаа юм одоо хүнсний бүтээгдэхүүнээ хэрэглэх юм бол хоол боловсруулахын завирууд нь бол илэрдэг. Нойр булчирхайн хувьд бол хамгийн нэгдүгээр архил хэрэглэхгүй байх хэрэгтэй. Архитаас бүх төрлийн согтууруулахын яг адилхан. Яг градус нь өөрчлөгсөн ер нь бол нөлөөлж байгаа нөлөөлөл нь адилхан. Эсийн гэмтэл үүсгдэг. Эсийг гэмтээдэг, эсийг хордуулдаг. Хэдүүлээ зөвхөн нойр булчирхайн аржин дээр маш олон эрхтнийг хордуулждаг. Ганцхан нойр булчирхайн үүдөө бус нь өвдөггүй юм гэж бол байхгүй. Наазах нь хотоодор дамжин, улаан олгоор дамжин тий. Тийм байдаг. Миний анзаарсанаар гэх юм уу хүмүүсийн ярьж байгааг сонсохоор ер нь нойр булчирхаагаар ихэвчлэн эрэгтэй хүмүүс өвдөд байна гэдээс энэ ер нь үнэн байна уу? Яагаад тэгж байна? Эрэгтэй хүмүүс эмэгтэй хүмүүс за яг им цочмог нойр булчирхаа өрөвсөл ялангуяа нүцсний чулууны шалтгаантай гэж би шалтгааныг хэлсэн шүү дээ гол шалтгаан. Тэр бол илүү эмэгтэй биш болно. Эрэгтэй хүмүүс яад вэ? Эрэгтэй хүмүүс илүү харьхуугаад байгаа юм лөө. Эсвэл нөө бас сүүлийн үед ерөнхийдөө статистик харж байхад нойр булчирхаа өрөвсөл төвчнүүд нэмэгдэнэ гэсэн хандлагатай бичигдсэн байлээ. Тэр нь болохоор юутай холбоотой гэхээр ялангуяа хөгжиж буй улс орнд амьдралын хэм маяг тархалалт эрхтарсны хэрэглээ. Одоо хөгжих тусамд бид нөгөө ингээд сошиал харилцаанууд аяг их хоорондоо их уулздаг, янз бүрийн уулзалтууд хийдэг, гадуур хоолдог тий. За тэгээд нөгөө хөгжих тусам гэдэг нь болохоор энэ тээврийн хэрэгслүүд чи илүү амар хэлбэр болж байна, байгаль машинаар явж онгосоор явж байна тий. Тэрнтэй болгоонтой хөдөлгөөний тархалалт ихсэ. Тэгэхээр аливаа өвчнүүд дандаа хоорондоо ингээд уялдаатай холбоотой л байдаг. Тэр талаас хүүсийн хувьд бол тийм билээ. Тэгэхээр би бас нөгөө бүгдээ буцаад шууд баярлалаа буцаад очив. Манай баяр маань болохоор одоо цагаан сар болох гэж байгаа. Тэгээ цагаан сараар бидний хамгийн хиддэг зүйл бол яхахгүй бууз, ууц те. Тэгээд ер нь эдгээр мах зэрэг, өөх мах зэрэг маань байдаг. Тэгээ эдгээр маань яг яагаад бас те яагаад байгаа вэ? Тэгээд хэрхэн одоо бидэрт ингэж юм те. Тийм хоолноос ерөөхдөө болоод байгаа шалтгаан нь болохоор тэр өөгцсийг задалдаг гэж байгаа шүү дээ. Тэгэхээр өөгцсийг задалж байгаа тэр процесс л асуудал үүсэж ижил хоолноос олж тусандах одоо чөлөөд муу би ингийн үгээр яриад байгаа зүг тий. Зүг. Тэгэхээр хичээлэг гэж байгаа шүү дээ. Муу өөгцснүүд нь цэцнүүд нь ихсээд ахаар мэдээж тэнд чинь нойр булчирхай байтугай зүрх судасны эрсдэл өдөртлөх гарна. Тэгэхээр хоолтой үед нөө тэр хоолыг муу гэж юм биш. Зүгээр муу өөгцсний хэмжээ ердийнхээс нэмэгдээд байгаа байхгүй юу? Тэгэхээр нөө идэх давтамж их ойрхон байна бид нар айл болгон дээр бол. Гэтэ идэхгүй гэж юм ерөөсөө биш. Идэж болно угаасаа. Мах бол сайн хоол уураг өөх тастай те сайн. Гэтэ тохируулан хэрэглэх хэмжээ хэрэглэх. Дээрэс нь
Баяр ёслолын үеэр яадаг вэ гэхээр нөгөө нэг хит их нөгөө нэг амттай хоол хүнснүүд бас их байж идэг. Тэд нэр өөрснөө бас ходоод эцэг цочроож идэг. Энэ процессуудад нөгөө нэг 3 процесс үндсэн гадаа шүүрлийн процесс бас доголдол үүсгэхэд нөлөөлдөг. Тэрнээс шууд өвчин үүсгээд байдаггүй. Тэрнээс гадна нөгөө нэг удаан хадгалсан хүнс хэрэглэх бол хамгийн муу. Тэгэхээр нөгөө баярын дараа нөгөө гүйлгээ суулгаад гэж ирж байгаа чи хөвчлээ. Нөгөө гидсний өрөвсөл ходоод гидсний цочрлууд байждаг. Халдрууд байждаг. Нөгөө удаан хадгалсан салат идсэн ч юм эсвэл хонуулсан хоол идэх ч юм уу те. Тэнд хөссөн өсөөгөө бид нарын тасалгаанд байгаа ням бактериуд тэр хоолн дээр л очихгүй байх гэж байгаа шүү. Тэн дээр очиод үржил. Тэгэхээр мэдээж ходоод гидсэнд ингээ гадны бактерийн тоо эрдэнэхээс олон ороод ирэхээр тэнд тодорхой хэмжээний өрсөлийн процесс л явагддаг. Тэгэхээр хүн харилцан адилгүй л дээ гэхдээ бүгд биш. Би ингээд бид нар сая ярилцаад нөгөө нэг цочмог одоо цочдөг гэлтэй байдаг шүү дээ. Тэгээд одоо бүгдээр бүр маш энгийн хэлээр яриад байгаа шүү дээ. Тэгээд ингээд одоо ингээд цочих нь бол одоо ойлгомжтой юм байна. Тэгээд одоо цагаасаар одоо бид нар болох ч тийм. Тэгээд ингээд цочих нь бол ойлгомжтой байгаад байна. За тэгэхээр нөгөө нэг ер нь бол би цочроохгүйгээр одоо бид нар ер нь идэх нь бол үнэн. Тэр бол ойлгомжтой. Тэгэхээр бид одоо яаж одоо зөв боловсон идэж эхлэх үү те. Одоо би одоо айлд ороод нэг бууз идэ яваад байгаа яах вэ? Би одоо хитэн бууз идэх. Тэгэхээр одоо ингээл баяр ёслол ер нь юм телевиз сошиалаар ингээл нэмж болгон л ярьдаг шүү дээ. Хитэн бууз идэх. Хитэн бууз нийслэл болоод калори өндөртэй. Ойлгомжтой угаасаа л калори өндөртэй. Тэгэхээр бид нарт хоногт авах илчлэг нэг хүн харилцаа адилгүй бааш тий. Эрэгтэй эмэгтэй спортсменууд нэг өөрөө ингийн офисын ажилтнууд. Тэгээд дунджаар нэг 2500 ккал авдаг. За зарим өвчний шаардлагаар калори нэмэгддэг, зарим өвчний онцлогоос одоо сахартай хүмүүс гэдэг юм уу тий. Бөөрийн өвчлөлттэй хүмүүс эднэр бол ургийн хэмжээгээ зохицуулах, сахартай хүмүүс сахарын хэмжээгээ зохицуулах. Тэрэндээ тохирч л хоолно. Тэгээ ердийн рутиндээ л тохируулна гэсэн үг. Ядчил 10 цагт буудчихыг идмэргүй л аахгүй. Тэгэхээр угаасаа л өглөө сөргөж цээж гашуурах шүү дээ ойлгомжтой. Боловсрж амжихгүй. Тэгээл нөгөө нэг шүнжэнгөө л тэр хоол боловсруулалт явагдаж явагдахаа байлчгүй дагаад бас унтахгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр аль болох эрт хоол нь мэдээж тийм эдгэрээд нь тэгтээ хэмжээгээ багасгах нь төрлөө нэг дор олон төрлийн хоол хүнс идэхэр мэдээж цочрно. Одоо юу гэдэг нь айгүй хөөгцтэй олж араас нь хүтэн ундаа байгаа араас нь эрхтаар суу. Гэтэ ерөнхийдөө бол эрхтаарсны хэрэглээтэй л холбоотой илүү зөөрөд илэрдэг гэдгийг анхаарах хэрэгтэй. Гол анхаарах юм. За тэгээ яг нөгөө хөөгцсний солилцооны алдагдлаас болоод цэсний хүүдийн чулуутай өрөвслүүд нь сэтэрсэнтэй холбоотой. Цэсний хүүдийн өрөвсөл, цэсний замын эмгэгүүд нойролцох өрөвслүүд төр үүсч болно. Тэрийг л ихсэн гэж ойлгоод байгаа. Нойр булчирхайн хувьд одоо насны хязгаар гэж байна уу? Ер нь хүүхдүүд хүртэл өвдөх боломжтой гэсэн үг. Яг нь ерөнхийдөө 35-аас доош насны хүн нойр булчирхайн зочмог юм уу өрөвсөл эсвэл архаг өрөвслөөр өвдөж шалтгаан арай өөр. Тэр хүүхд мэдээж харих байхгүй. Тэр хүүхд мэдээж цэсний чулуу байх. Яг за магадгүй чулуутай болсон шалтгаан тодорхой болж. Тэгэхээр өөр ховор ч гэсэн тохиолдно. Одоо янз бүрийн шалтгаантай, генетикийн шалтгаантай байж болно. Эсвэл нэг эрдэсийн солилцоотой холбоотой гэж удамш одоо юу гэдэг нь тиймэрхүү бусад шалтгаануудаас хайна гэсэн. Ховор өвчлүүд бол байдаг. Одоо иммуноглобулин G 4-тэй холбоотой ч юм уу, генетикийн мутацтай холбоотой, төрөлхийн одоо удамшлын hypertriglyceridemia гэдэг нэмгээд нар бас байждаг байхгүй. Тэр бол яг нарийн мэрэгчлийн эмчил уншлын үхээс гэрээрээ за манай хүүхдийн нойролцоороо өвдчлээ инглээд эхлэе гэж бол явахгүй боломжгүй. Цочмог өрөвсөл бол маш цочмог. Тэ өөр хэл цочмог л цочих юм байна гэдэг. Цочих байтугай л өвдөнө. Тэгээ цочмог нойр булчирхайн өрөвслийн үед юу гүйлэгдэггүй. Хамгийн түрүүнд хэвлэгээр маш хүчтэй өвддөг. Дээр үж авахтай зөвөр нэг ном дээрс уншиж байсан яг хутгалж байгаа юм шиг өвддөг гэж зүгэрлсэн байсан. Тэгэхдээ тэгэхээр маш хүчтэй л өвддөг. Тэгэл яг аюулхаар өвддөг. За яг мэдээж нөө байралтай холбоотой нуруу руугаа дамжиж болно. Гэтэ эхэлж нуруу руу өвддөг. Манайх нуруугаар өвдөд нойролцох болно. Нуруу л өвдсөн байж байгаа байхгүй. Нойролцохаа биш жишээлбэл. Өвдөн цөөнхөө хал урч болно. Өгж бүүлжин тэнд боловсруулалт алдагдсан байгаа ч үстэй. Тэгэхээр шинж тэмдгүүд нь жоохон ялгаатай. Ер нь бол бид нар л ялгаана. Тэгэхээр нөө хөвлийн хүчтэй өвдвөл эмнэлэгт хандах хэрэгтэй. Хүүхд ялангуяа өвдөх юм бол бүр дээрх нь л үзүүлэхгүй бол өвдөх ёсгүй шүү дээ. Хүн ер нь өвдөх ёсгүй шүү дээ. Тэнд нэг асуудал байна л гэсэн үг байна. Цочмог юм арах юм. Ер нь бид нар л онцлсан дээр шүү дээ. Гэртээ биш. Тийм эмчэд очиж
нарийн шинжилгээ өгч онцлуулах хэрэгтэй. Тийм зүгээр. Тий. Нойр булчирхаагийн сая ингээд бид нар ярангуут би дахиад нөгөө баярлалаа. Би бас ингээд бодож баярлах гад яарад байгаа юм шүү. Би тэгтээ тоглож байгаа үнэн шүү. Би бас баярлах гад аюул тоглож байгаа. Тэгээд ер нь бол би нэг зүйлийг аюулсаа ойлголоо. Нойр булчирхааны хувьд бол ер нь бол бүр нэг асуудал үүсгэх юм бол яхахгүй архитарс ямар нэг юм зүйлс. Тэрээс шиг хоололтоос болж бүр нэг аюул асуудалд орохгүй юм байна гэж би ойлгосон. Жаахан буруу ойлгосон. Үгүй яг бас нэг талаасаа зөв шүү. Яг тэгэхээр чи бол харьцангуй ингээ яаж хаалддаг мэддэг л хүн байгаа. Тийм. Мэдээж өөх тас их ингээ байнгын өөх тастай их ч юм уу ингээл хоол идэл калори ихтэй хоолоод идэв. Угаасаа өвдөх байгаа зү. Ганцхан нойрлж хавдаггүй ш тэр хэвд зүс хүмүүс бүгд л адилхан. Тийм шүү дээ ялгаагүй те. Энд чи бас нэг юм хоолтон дээр асуучих. Одоо би бас дамс сонссон. Одоо жишээлбэл сүү мах хоёр ингээд хоорондоо одоо нийцдэггүй, зогцдөггүй. Одоо хамт ингээд идэхээр одоо жишээлбэл банштай цай идэх юм бол нойр булчирхаа өвддөгөө ч гэдэг ч юм уу. Нэг иймэрхүү яриануд би айгүйх сонсч ирсэн байхгүй юу. Тэгээ үнэхээр одоо хоорондоо зогцохгүй хоолнд гэж байд юм уу? Одоо бид нар жишээлбэл сүүтэй цай уучаад араас нь буузаа идэл тэгэл араас нь кола уучвал тэгэл ер нь нойр булчирхаа өвдөх гээд байна уу гэсэн асуулт асуух гэдэг л та. Тэгэхээр нөө би түрүүн бас нэг дурдчихсан хүнсний нэр төрлүүд гэдэг мэдээж хит халуун юм чи хүүтэй юм идэх бол угаасаа л тохиромжгүй шүү дээ. Хоол босруулах эргэтнүүд тэр чигтэл л тохирно. Тэгээд ер нь л хилээд архитарс дундуур нь ороод ирэхэд бол тэр байдал уламдаа амжир налуу нэг өвчин бол үүснэ. Банштай цай идэхээр гиз дүүрдэг гүйлгдэг магадгүй тэр хүнд өөр шалтгаан байгаа хаа гизний одоо юу вэ? Сөөсөн бүтээгдэхүүнийг боловсруулалтын дараа метр биш ч юм уу жоохон тийм сул ч юм уу тий. За эсвэл тэгээд их гурилан бүтээгдэхүүн идэхээр бас тэрэндээ бас хямраад байдаг бас нарийн гизний эмгэгтэй байх юм уу эсвэл тэр глютений харшилтай байна уу гэд тодруулсан дээр хаа. Ер нь бол тэр олон юм байгаа юм шүү дээ. Бүгднийг тийшээл нэг яагаад гэж болохгүй байх тий. Тэг тусам төөрөл нь яад үг гэхээр нөө мэдгүй байх тусам л нөө буруу арга хэмжээ аавна. Тэгэл одоо архаг хэлбэрлүү шилж баймс сэтрэн. Тий архаг цочмогийн ялгаач одоо архаг нойруулчран өрсөлөл олон дахин өвдснөөсөө болоод тэр нойруулчран суугтал одоо өрсөлийн процесс удаан хугацаанд үргэлжсэнтэй холбоотой одоо хатуурах ангийн нэр сорвжих тий үйл ажиллагаа шүүрлэл гаргалт алдагдах нөгөө нэг юм чинь задалдаг 3 том шүүрэл чинь хэмжээ нь багасах эсвэл зарим газар ихсэх иймэрхүү үйл зохицуулалтаас болж архаг хэлбэрийн үед тиймэрхүү л одоо процесс явагддаг. Цочмог байх юм бол эсүүд нь тэр чигтээ ингээд гинтчдэг байхгүй. Одоо нөгөө эрхний шилтгаантай, хордлогын шилтгаантай өрсөлдөл үүсэж байгаа. Нөгөөдгөр төсний чулуу нөгөө сувгаа ч юм уу бүглэх төсний сав ерхий сав нааша 12 хөрөг гэцэр гардаг хэсэг дээр очиж бүгэлчгөр цөс нойруулчрахаар орох, сөргөө үүсэх, нойруулчрах энзимүүд нааша гарч чаддаггүй өөрөрлөгөө ялгарч ихээр задарч эсийг гэмтэх. Тэр бол цочмог процесс. Яг нөгөө нэг эмгэг намынхаа хувьд. Одоо ингээд ер нь ингээд би зөв ойлгож байна уу ойлгож байна. Би ер нь ингэж л ойлголоо. Нойр булчирхаа бол ер нь бол тиймч бас бидний төсөөлж байгаа шиг тийм амархан ингээ нойрлцгаа гэдэг зүйл биш юм байна. Тэ? Тэгээ мөн үнэхэрийн бүр асуудал үүсгэх зүйл бол яа харахгүй архитарс алкогол юм байна. Төсний чулуу. Тий. Төсний үдэмжил өвчлөл. Тэгээд ингээд ийм зүйлс байт юм байна. Тэгээ мэдээж хэрэг бол бидний ярилцсанаар болол одоо нөгөө нэг одоо нойр булчирхаач тэр. За одоо ер нь эргэтэнч тэр тогтолцоо ш тэр тий. Одоо ер нь хүнээр зүгээр энгийн жишээ авах гэсэн одоо юу гэдэг 10 кг бид дийлдэг байжсэн чинь гинт одоо идэж явахдаа хүртэл тэр чинь нөгөө задлах ёстой нэг хитэн яг стандарт тоо байдаг ч байсан чинь нэмчих юм бол угаасаа л хэцүү зүйл болно. Давтамж нэмэхэд цаг нь ойртоод л эхэлнэ тий. Тэгээ хэмжээ ихсэн. Хамгийн гол нь хэмжээ. Хооллох ер нь хэмжээ шүү. Жин асахын тулд яа идэж байгаа бол багсах жилтийн асах нь ойлгомжтой юм хэлсэн. Тэрнээс ингээл янз янзын бид нэр хэрэглээл туршид үзээлээдэг те. Гэхдээ нэг нь л зарчим байна шүү дээ. Идэж байгаа юм багасаад гаргаж байгаа нэгс жилтийн аснаас ингээд баланс олно шүү дээ. Одоо нийтлэхэр бас энэс би нэг асуух чинь бидний нөгөө буруу хооллолтын зүйлс одоо нийтлэхэр бид нар одоо манай Монгол ард түмэнд ч юм те. Одоо яг тий байдгүй одоо бидний бас нэг гаргаад байгаа алдаанууд юу вэ? За түргөө олол хийж байгаа. За энэ бол алдаа ойлгож чинь те. Гэхдээ өдөр тутамдаа бас нэг ийм одоо юу гэдгийг би бол өөрийнхөө гэр бүл дээр харахад болвол одоо ийм нэг төрлийн хоолыг дагнж иддэг ч гэдэг юм уу. Тэгээ энэ нь өөрөө зөв буруу юу ч гэдэг юм уу те. Энэ талаасаа та бидэрт хэлж өгвөл ер нь манай монголчууд явах амьдрал дээр ийм зүйлсүүд дээр бол хоолт бол буруу байгаа гэдэг талаас та бидэрт зөвлөв. Ер нь хартаа ингээд манай хоол Монгол хоол уламжлалт хоол хүнс бол айгүй ирүүл
За та боловсруулдгийг мэдэн штэ хөдөө жишээлбэл сүү цагаан ямар нарийн ухаанаар боловсруулдаг вэ? Мал хугаа бид нар яаж гаргаж хэрэгэлдэг вүлээ? Шууд гараас гарт бараг шинээр нь хэрэгэлдэг. Шинэ хоньны шүлөө. Тэгэхээр манайд бол харьцангуйн processed food буюу тийм боловсруулсан бүтээгдэхүүн харьцангуй багтай. Илүү хүмүүсийн ярих туртаагаар органик хүмүүс бол өөр Монгол хоол хүнс байхгүй юу? Тийм. Буруу гэдэг чинь ерөөсөө хувь хүний habitтэй л холбоотой. Мэдээж оройн 8 цагт 9 цагт хоол идчихэд унтах юм бол нойролцохоо байтгаа улаан хотодны сөргөө өвчтэй бол хотодны өрсөлдөлтэй болдог ч юм. Тэр бол тодорхой байхгүй юу? Тэгээ чи манай гэрийнхэн нэг төрлийн хоол идэт байна гэхээр нэг төрлийн хоол удаан хугацаанд идэт хараа хоол боловсруулах үйл ажиллагаа хямарч магадгүй утгаатдаг ч юм уу, сэргүүлэгдэг ч юм уу, тиймэрхүү процесс үүсч болт магадгүй байх. Гэхдээ нөгөө нэг үндсэн нөгөө шимт хижээлүүд нь штэ өөрөө нөөсөөс зөвх тас. За нэг 5 гэлээ гэж бодох юм. Тийм 50% нь одоо эслэг нь байж байгаа хэвээр нөгөө нэг салаат эднэр. За тэрнийх нь нэг 20-30% нь өөргөн дээ үлцэнд нь үрсэн ингээд нэг тэнцвэртэй л идэх хэрэгтэй гэсэн санаа. Чи одоо ингээл өдөр болгон цувь идэт ах юм бол цувийнхаа 5-ныхаа талд нь тавиад талд нь эслэг ногооны салаад ч юм. Тэгэх юм бол тэнцвэртэй болчихно. Тэрнээс танаа гэрээ бол муу гэсэн үг биш аахгүй юу. Тэгээд дундуур нь нэг одоо юу гэдэг жимс ялангуяа манай Монгол улсч аюугаа байгалийн жимс эднэр ихтэй тий. Тэднэрийгээ хэрэгжилж болж гин, сүү цагаан идэ тохируулж хэрэгжилж болж гин. Тий. За тэгвэл би эндээс бүр гоё асуух юм байна. За яг танаас та хэрхэн одоо яг таны гэр хоо гэр бүл яаж хоолж байна? Одоо бүр яг үнэхээр мэдмээр энэ та яаж хоолддог вэ те? Хүмүүс сонирхолтой яг нөө мэддэг хэрнээ мэддэггүй юм бол эрүүл хоол гэж юу хэлэхгүй юу? Тийм. Миний хувьд бол эрүүл хоол гэдэг чинь гэрийн хоол хэлдэг. Хүн гэртээ хизэж муу юм хийж иддэг байна. Тийм шүү дээ. Тийм. Чи хийж байгаа юм харчаа за энэ нэг тэд хонцондоо хугацаанд ирдэг наазхан тэр бол эрүүл хоол байхгүй. Чи нийт шаарсан өндөг шаарсан тосоорж маргааш хэрэгэлдэг шүү дээ. Тийм. Тэр чинь л эрүүл хоол байхгүй юу? Тэгэхээр би бол гэртээ яг саяны хэлсэн зарчмыг ойлгох баримтлагыг хичээдэг одоо уураг нүүрсээс өвдсөг. Яг нь манад нэг хэсэг бол хоол хүнснээс сонголт жоохон таарах байсан бол одоо шал өөрлөсөн. Хүмүүсийн өөрсдийн эрүүл мэндийн боловсрол маш дэвшилсэн. Чин зарим нэг олон тохиолж байгаа. Гэтэл одоо илгэн хааны үлээ ч юм ингээл тиймэрхүү хүмүүс бол байсан. Одоо л тийм байхгүй. Ялангуяа залуучууд бол маш их уншиж гин. Эдгээр шиг адилхан судалгаа хүртэл уншиж гин. Яг зарим нь бол хитэрдэг. Хитэрхээр бас бурууддаг. Янз бүрийн арга хэмжээ дур мэдээ авцсан бол байждаг. Тэгэхээр хит эрүүл хоол гэж одоо юу эдийн бүхэл үрч юм уу янз бүрийн ингээл нэг үр тариа хэтрүүлж хэрэглээд байх юм бол угаасаа л гизд өрөндөл юу эргэлтийн хэр байнгын л тэм үр тариа хэрэглэдэг эслэг сайн хитрхээр угаасаа онцгүй юм болгоно их тийм дөрн эсэргээрээ бүр өтгөн хатна тий шингэнээ зохицуулж ууждаггүй л тэгэхээр эрүүл хоол бол миний хувьд бол гэрийн л хоол юм байна. Тэгэхээр ер нь бол гадуур бити хооллооч ээ. Гэртээ сайхан хооллооч ээ. Гадуур хооллоо шүү дээ. Тэгэл мэдээж тэгэл гадуур хооллохтаа хамгийн нэгдүгээр гараасаа угаах хэрэгтэй. Тий. Чи ингээл баахан ингээл мэдээж бохор орчноос очиж шууд нэг ресторанд ороод гоё стейк ч юм аа гармаараа толгож мөлөө. Чи угаасаа л өвтөн тэнгүүтээ тэрийг одоо тэр рестораны тим юмнаас боллоо ч юм бид нар нэг ер нь бол бусдад бурууж ихтэй гэсэн шүү дээ. Хоол хийж өгсөн үнэтэй юм ярина гэхээс хоолтой яахгүй тий идсэн олтгоо юм ярьдгүү. Тэгэхээр наазах нь тэр ихгүй гараа сайн угааж авах хэрэгтэй. Тэгэл хоол хүнснийхаа хадгалсан хэрэгэлсэн бэлтгэсэн байдал их чухал. Тэр ресторанаа сонгол үйлчлүүлэхэд бол тэр бол муу ч юм уу буруу бол гэж би хэлэхгүй. Би чсэн гадар хоолдог хайд тий. Би бол сайн хоолдог яг үнэлээд. Би бол аягүй сайн гадар. Баян хооллоод хар чамд өртсөж яг ямар байна. Тэ надаа гайг үлээд шүү дээ. Чи тэгвэл ирүүлэхгүй харцсан. Надад л ер нь тэгтээ бас юу юм бэ наа би ингээ ярилцаад ингээ бодлоо л та ер нь тэ ингээ зулаач гэж бодож байгаа. Ер нь зүгээр бас альва зүйлийг жоохон хэтрүүлээд идэг юм байна даа л гэж бодлоо. Жаахан арай хитрхи болоод идэг юм байна, хэтрүүлээ болоод идэг юм байна. Тэгээ ер нь бол ингээл ингийн ойлголтууд бас байгаа шүү дээ. Угаасаа бидний мэддэг. Саяны хэлсэнчлээ одоо нэг халуун хоолой юм шүү дээ. Тэнгүүд нөгөө нэг хүндрүүлэх гээд яг мэдгүй ер нь зүгээр нөгөө би ингэж л бас бодож байгаа л да. Манай Монгол ард түмэн маань өөрсдөө нэг жоохон айжиж нэг хөдөлдөг юм шиг байна. Тэг нэг айлгах тактиктэй байхгүй бол чи одоо яг ингээд хүүтийн халуун мэдсэн үү? Хүүтийн мууч шууд одоо ингээд амар өвд наад чи шууд чачна мочиж байгаа те. Ингэнгүүт л би одоо болохгүй юм байна. Тэгэл та айлгах гал бас бид нарыг дутчих шүү. Цаасар болол тгий шүүгээр. Тэгэхээр яс юмдээ бас яг 100% тийж л хэлэхгүй. Гэтэ айлгах
бол их зүг бол биш. Гэхдээ үнийг хэлж явах хэвээр ийм болно, ийм эрсдэлтэй ч юм уу. Тэрийг бол сануулжлах хэрэгтэй. Тэхийн тулд яагаад манайхан ингэ нэг цагийн тулгаад ч юм уу нэг айж иж гэдэг байгаа нь ер нь бол хоол боловсруулах замын өвчлөлүүд шинж тэмдэг зарим нэг бүдэг байждаг. Тийм яа тэр өөрснөө аюу их тийм хүчтэй эрэхтэй ингээнэ л яриад байгаа шүү дээ. Булчирхаалаг цусан амжигтэй. Тэр болгооны фактор өвд. Бид нар гараа зүсгэд бол ёй гэл аюул том зүйл имлэг орно. Тэгэхэд тэнд хотод жишээлбэл том ширхалцсан байхад яг энэ шиг бол нэг өвдөхгүй тохиолдол байна. Өвддөг нь ч байна. Тэгэхээр болж өгвөл нөгөө одоо уг нь маад явагдаж шүү дээ. Эртэлрүүлэг үзлүүд тийм. Нэгсэнд уршин сэргийлэх үзлэг гэсэн үг байхгүй юу? Тэрэнд одоо би залуу гэлтгүү, би хөвшин гэлтгүү, би эрэгтэй гэлтгүү, эмэгтэй гэлтгүү өөрийнхөө насан тохирсон үзлэг шинжилгээнд хамрагдчих ах хэрэгтэй гэж би боддог. Тэгхийн бол тэр цаг нь тулаал яхаа алдаал эмнэлэгт бол ирэхгүй шүү дээ. Би эмчээс бас нэг юм асуумаар байна. Яг нойр булчилгааны талаар биш. Гэхдээ ингээд бид нарын нөгөө энгийн гэх юм нэг юм жижиг гидс өвдөлтүүд байдаг шүү дээ, тий. Өөрөө мэдлгүй гүйлгээд яг юунаас осноо мэдгүй гүйлгэх эсвэл ингээд зүгээр энгийн хоолж исэн ч гэсэн ингээд айгүй хөвтгөн хатаад байх ч гэдэг юм уу. Иймэрхүү маягтай энгийн бүр эмнэлэгт очихоор биш. Иймэрхүү гидс одоо хоол боловсруулах эрхтний хямралууд болол бид нар ямар арга хэмжээ авах вэ? Эмээсээ ороод гидсний эм өгөөч гэдээ авах уу? Эсвэл одоо яах хэрэгтэй байд юм бэ? Ийм ахгүй. За яг нэг өдөр тохиолдож байгаа олж тухайн хоол хүндээ цочроод нэг хямарч ийна л гэж үзэх байх. За энэ процесс чинь удаан хугацаанд үргэлжилсэн тий. За одоо хамгийн багадаа сар үргэлжилсэн. 2 сар 3 сар за цаашлаа хэдэн жил миний өтгөн заримдаа хатаал идэх заримдаа шингэрээлээд. Энэ ч нэг шалтгаан байгаад байгаа байхгүй. Тэнд юу байна? Нэгдүгээр хоол хүнстэйгээ холбоотой нь. Гидсний үйл ажиллагаа яагаад энэ цочроод хямраад байна? Өтгөн хаталж маш олон шалтгаантай шнэ хатдаг чи өөр одоо архаг өтгөн хаталт байна уу? Гидс цочрлын шалтгаантай өтгөн хаталт байна уу? Хоёрдогч бусад өвчнүүдийн суурин дээр үсэж байгаа хоёрдогч одоо өтгөн хаталтаар илэрч гинүү жишээлбэл гүйлгүүлдээс дотор маш олон. За жишээлбэл чи нэг юм идчихэд нэг гидсчин хямраад гүйлгээд халуураад баас чин цустай ч юм уу гарах юм бол тэр бол халдварын шалтгаантай байхгүй юу? Ой за. Жишээлбэл тийм ээ. Тэгэхгүй удаан хугацаанд гүйлгээд баасныхын шинж чанар нарай нэг өөр тэгэд тосорхог ч юм уу. За жишээлбэл нойр улчирхан архаг үрслийн үед л тэгээ жоохон тосорхог баас бол гарч болдог. Нөгөө нэг өөх тосыг задалдаг фермент нь багасчаад маш хамгийн ихний буцаа гаргаж тийм. Тэгэхээр чинь өөх тос боловсрохгүй учраас баас чинь тостой л харагдаж байгаа байхгүй юу? Тийм нэг шалтгаан байна. Төсний замын одоо баялцтай холбоотой гүйлгэлт байна. Гидс цочрол стресстэй холбоотой байж бол гидс цочроо тэрнтэй холбоотой хотод гидс хямарч байна. Зарим нэг эмийн шалтгаантай байж болж байна. Саплимент айгүйх манайхан айгүйх одоо нөө янз бүрийн саплимент нэмэлт бүтээгдэхүүнүүд хэрэглээд байгаа шүү дээ. Тий, би бол их хэрэглэж байсан. Харин тийм. Тэд нартай бас нөө эмийн бодистой холбоотой янз бүрийн хотод гидсний цочрол эмгүүд аюух байдаг. Тэгээ ялангуяа одоо өндөр тунтай эрдэсүүдийг хэрэглэж гэн, витаминуудыг хэрэглэж гэн, янз бүрийн бодибилдингийн нэмэлтүүдийг хэрэглэж гэн. За би одоо тэр бүтээгдэхүүн сайн уу гэж бол хэлж чадахгүй байна. Гэхдээ үндсэн найрлага бодис тун хэмжээ бол цохимжтой л байх хэрэгтэй. Манай нөгөө Америк хүмүүс маань ингээ өдрийн 2-оор уугаад байна. Манай Аз хүмүүс жишээл Монгол хүмүүсийн биеийн бүтц шалгуур. Тэгэхээр эмийн бодис альва нэг юм амаараа хийж л байгаа бол эмийн бодис хийж л байгаа. Уг нь бид нартай ярьсан зүг байдаг байхгүй юу? Тийм. Бас эрдсэн шилдэг. Эм жирэнгүүд нь л юу юугүй барьж аваад имлэгтдүүлэл ахлаа ичдэг хүмүүс бол биш байхгүй юу? Тэгэхээр чиний яг хэрэглэж байгаа юм чи яг чам тохирч гин үү гэдэг дээр чамтай санал бодлоо. Яг сонголтыг бол мэдээч чи өөрөө хийн. Тэгэхээр бас яг нойр булчирхаатай бол зарим нэг эмийн шалтгаантай нойр булчирхаан өрөөсөл болдог. Гэхдээ тэр ховор. Уусаа ховор юм байц байхгүй юу? Нэр тамхины хэрэглээ яг одоо патогенез буюу эмгэж аван 100% судлагдаагүй юм байлээ. Гэхдээ нойр булчирхаан өрөөсөлд нөлөөлнө. Ялангуяа архитай нийлэх хэрэг гэдэг. Тийм нэг юм нэг юм жаа өмнөшчлээсэн л та байдаг. Тэгэхээр ер нь бол архиас гадна тамхич бас хортой. Хортой. Угаасаа тамхи хортой шүү дээ. Гэхдээ тамхи зөвхөн одоо ингээд уушгих гэмтээгээд байхгүй шууд гэмтэл. Тийм хоол боловсруулах хэрэгтний бас гэмтээд улаалаг гэмтээж ийн, хотоодыг гэмтээж ийн тийм бас нойр булчирхаа гэдэг юм байл шүү. Эмчээс би бас нэг юм дахиад давхар асуучмаар байна. Энэ болохоор нөгөө эмэгтэйчүүд ялангуяа сүүлийн үед айгүй их хэрэгэлдэг бас нөгөө тураах цай, тураах кофе. Тэд нар чинь ер нь бол хүчээр одоо энэ хоол боловсруулах эрхтэнд нөлөөлөд байгаа юмнууд толчж байгаа шүү дээ. Энэний үр дагавар нь юу болоод байна? Үнэхээр
тураад байгаа хүмүүс бол байна. Энэ тэгээд зөв туралт болоод байна уу? Юу болоод байна? Яг нөө богино хугацаанд жин хасах чинь нөгөө өвдснээс солилцоо өрсний солилцооны алдагдал үүснэ шүү дээ. Тэгэхээр яг нөгөө өсний чулуу, өсний өдөө өрөвсөл чулуу үүсэх эрсдлийг нэмэгдүүлнэ. Тэрнтэй холбоотойс нойролцоо өвдөж болно. Тэгтээ тэм тураах бүтээгдэхүүнүүд ерөнхийдөө ол илгийг их гэмтэж идэг. Илэгний бас ингээд бие даасан баг өвчин байна л та. Herbal буюу тийм янз бүрийн ургамлын гар тураах бүтээгдэхүүнүүдийг та найрлагыг харж ирсэн үү дандаа л herbal юмнууд байгаа сте тий. Ургамлын гаралтай. Тэгээ нөгөө биед хооргүй тийм учраас жоргуу болгогддог тий жишээлбэл. Тэр яг илгийг гэмтэж идэг. Илэгний өрөвсөл үүсч идэг. Эмийн шалтгаантай илэгний өрөвсөл бол байдаг шүү. Нилээн байгаа. Тэгэхээр ер нь эндээс бас илэг бол нэлээд бас тийм аа. Тийм ээ. Тэгээ илэг чинь бас би зүг санаж байгаа бол илэг чинь бас нөө дүлийн эргэтэм байгаад идэг. Тийм. Шарлахаас нааш харагдахгүй тий. Тэр чинь өвчнөөс л хамаарна л да. Тэгтээ тийм яг одоо миний илэг өвдөд байна гэж нэг хүн ирдэггүй. Өвдөх мэдрэмж нь арай бага. Нойр булчирхаа бол өвдөхөг хүнийг хараад ерөөхдөө бид нар таньдаг. Нойр булчирхаа хийж базалж нэг өвддөггүй. Базлах тэнд байдлах цуллаг хэрэгтэй шүү дээ, тий. Тэгэхээр базалж байгаа чинь нийлүүдийг гисч юм. Тий. Тэгэхээр өвдөлтийн шин чанарууд бол арцсангуу өөр. Цусны хүүдийн чулуу бол өвдөн маш цочмог өвдөн бас. Гэхдээ дандаа энэ эрхтнүүд хоорондоо холбоотой жишээлбэл цус гэдэг шингэн зүйл жилхэн доторх сугт үүсэж байна. Хажууд нь нойр булчирхаа байна. Наашаа гис рүүгээ гарч чинь хоол босруулалт гэдэг чинь айгуу смарт юм билээ. Айгуу ухаалаг яг ингэж би тэгээ айгуу сайн ажилтдаг зөгцтэй. Тий, тэгээ тарихтайгаа тий зүрхтэйгээ бүх юмтайгаа холбоотой айгуу тий. Одоо ингэ би дахиад баярлалаа орно. Тэгээ баян дээр би ингэ нөгөө нэг ерөн зүгээр шууд хэлчихё. Одоо нэг дор олон айлаар орлоо. За тэгээ орчоод мэдээж хэрэг та бүхэн мэдж байгаа шүү дээ. Идэхгүй гэж болохгүй. Уусаал идэн гэж. Уусаал идэн тэгээд хүн чи идэн шүү дээ. Тэгээд нэг чинь бууз гараад ирчих ч чадаа тэгээ идэн. Тэгээд урд нэг сайхан хамттай байх чинь идэн, салаад байх чинь идэн. Тэгээ ер нь яг би зүгээр бодох нэ ингээ маш олон хүмүүс надтай л адилхан айл орно. Тэгээд яг энэ хоолтой бүр яг үндэ яг танаас ингээд за амнанд оржоо. Чи нэг айлд ороод яг ингээд эхлээд салаатны чичөө дээр ингээд бууз гараад ирнэ штэ. Тэнгүүд нэг хоёрыг хидээд ер нь ингээд нэг жоохон нормалтад явчих гэдэг нэг юм тактик байна. Үчидэл нормалтад явахаа мэдчихлээ штэ. Эхлээ салаатаа идчих нь байна тий. Тэгтээ болж өгвөл өөрийнхөө хоолдог цагаараа хооллол их зүгээр. Хоололдог цаг. Тийм тэрэндээ тохируулаад тэр үедээ бол жоохон их ухаад иддэг ч юм уу. Нэг 5 аван бууз иддэг ч юм уу тий. Бусад үед бол хэмжээгээ багасгаал тэр бол зөкстэй болдог тий. Идэхгүй биш идэн. Гэхдээ хэмжээгээ багасгах. Чи айл болгонд л угаасаа 5-аар үе гэдэг. Угаасаа чи барахгүй ш цутна гэд гитсэн дүүрээ. Тийм тэгэхээр угаасаа л хямарна. Дээрэс нөө баяр яслын үеэр хүмүүс нөгөө нэг яг баяр яслал аялал зугаалга тийм бас тэр үеэр нөгөө архаг өвчтөй хүмүүс маань эсвэл зарим нөгөө байнгын эмээр хэлээд эмээ нөгөө мартдаг. Эмээ имжилгээ. Тэрнтэй холбоотойс нөгөө өвчнүүд нь сэтэрж идэх ч юм уу. Тиймэрхүү тохиолдол ажиглагддаг. Тэр бол хувь үнийг одоо баяртай баг догдол гэж хэлж чадахгүй тэрэн дээрээс анхааралтайгаарай л гэж захимаар байна. Одоо бас бид нар ингээл ер нь л бүх юм хоолоо ярьсных хоолоо шингээхээ ярьчих ерөөсөө. Тийм яг зөв. Тэгээ одоо бид одоо энэ хоолоо идчихдэг л юм байна болчтой. Одоо энэ шингээх процессыг бас яаж ингэх вэ? Одоо юу хэрэглэх үү? Бид бол тийм ингэчтэй шүү дээ нөгөө нэг стаа шингэхгүй ингээл за сайхан газтай өндөө очих гэл араас нь тэгээд идэг шүү дээ. Тэр надад тэг зүйлжээс юм байгаа. Тэр ер нь хэр зөв шингээлтэй эсвэл өөр яг үр дүнтэй байдаг уу та өөрсдөө гэж бодсон. Ястаа нэг санаадаа гад ч юм уу нэр болоод ч юм уу тийм. Таан жин санагдалаа. Яг хоол идчихэд болж өөр жоохон яваалах ч юм хөдлөх хэрэгтэй л дээ. At least нэг 20-30 минут. Хоол идчихэд шууд хэвтэрдэх юм бол угаасаа гиз дүрээл өглөө цанхаагаал хоол шингэхгүй гулгаал суур одоо улаал өрөвсөлтөй хотод өрөвсөлтөй хүмүүс бол өгдөн цээж нь орсол тэр зөөр нэмэгдээл сая баяраар сэтэрчлээ гэл. Тэгж бас сэтэрнэ жишээлбэл сөргөө. Тэгэхээр айл хоорондоо машинаар алхах юм уу? Жишээлбэл дээ шатаар дэшээ аюулсан алхдаг ч юм уу те. Тэгэхгүй бол ингээс бас суугаал ээждэг бидэд болж өгөөл өөртөө тохируулаа хөдөлж ивэл хоол бол хурдна ш. Энерги зарцуулалт нэмэгдээд ирэхээр шингэл дугаасаа л хурдсан ш. Яг хөө ингэж нийт ойлгомжтой зүйлсийг бид ойлгодог л дээ. Тийм аа. Яг хилээд ирэхээр айгүй амар амархан байгаа ч тийм. Ингээ. Тэгээд ер нь ийм юм байна л та. Би яг тантай харилцаал нэг юм ойлголоо. Бид чинь нөгөө нэг ийм юм байна шүү дээ. Айгүй ингийн энгийний мэдж байгаа. Мэдхгүйш мэдж байгаа тийм. Хилүүлмээр идэм билээ. Тийм хилүүлмээр нэг юм тийм үү. Гэтэл нэг ингийн тийм яг тиймэр л байдгийм байл л да. Тэрнээс биш
Уг нь бол одоо ингээд бид нар бас ингээд үзэгч нар маань ч гэсэн үзэж байвал бид их ойлгомжтой зүйлсийн талаар энгийн тийм ер нь ойлгож байгаа. Тэгээ ер нь бас л юу хортог ер нь тэгээ бас таны хэлдэгчлэн манай монголчуудын хувьд одоо залуусын хувьд ч тэр бүр илүү сайн ер нь энэ хортой шүү. Ингэж бол идэхгүй шүү гэдгийг бол мэдж байгаа. Тэгээ өмнө нь бол баг яадаг ч байсан юм. Яг би өмнө байгаа хүмүүсийг нэг юу яагаад байгаа юм биш зүгээр магадгүй мэдээлэлээрээ идэхгүй байж байгаад гинт иддэг ч байсан байл л да. Тэрийг ч гэсэн бид нар бас буруу мэдж байгаа шүү дээ. Бид ингэж идэхгүй байж үзснэ гинт идэж мэдгээж наа ч бас төсөөлтөө чамаа зүгээр гинт тайван сууч чи ингүүл бас юу үстэй. Яг тэрнтэй. Гинтийн л өөр. Тий би махад ч гэсэн гинтийн л. Наатаа гоё дасаг зөөлөл те ингэ нэг давтамжтай амьдэр те. Яг тэгж байгаа. Тэгээ ер нь бол бас бид нар бас нөгөө эфирийн цаг дуусах болж байна. Тэгээд ер нь бол ярилцахад унших таатай л танд бас эцэст нь бас биднэрт гоё хэлэх зөвлөгөөнөөс та бидэнд тоолцож байна. Магадгүй бит хоёрын бас асуугаагүй асуулт ээж магадгүй те. Таас орж ирээд хэлмээр байсан зүйлээ. Үгүй хэлмээр байсан зүйл ч гайгүй л те. А ер нь одоо архийг юм уу гэж ярьлаарс бахан те. За мэдээж одоо согтруулах хундаа яагаад байгаад байгаа. Тэгэхээр хэрэглээ учраас байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо бас магадгүй бас нэг сайн талч юм уу байдаг л бах. Тийм. Цогцтой хэрэглээ гэдэг юмыг байнга санаж явах хэрэгтэй. Тэгээд баяр гэлтгүй одоо өнөөдрөөс гулал 5 хоног баяр болоогүй шүү дээ. 5 хоног арх уугаал тасралтгүй арх уугаад миний бие өвдгөн тодорхой байхгүй. Тэгэхээр цогцтой хэрэглээ гэдэг юм дээр айгүй анхаарч хэрэгжилж байгаа одоо алкогольны төрлийнхаа нэр төрлийг айгүй сайн одоо найрлага эдрийг харж градусыг харж өөртөө тохирж байгаа хэмжээндээ хэрэглэх. Ер нь бол тохирж байгаа стандарт уулт гээл зүгээр нь юунаас ч хамаагүй хайхад гараал. Тэгэл би өөрийнхөө хэрэглэхийг мэдчихнэ. Тэгээ дээрээс нь давтамж би стандарт хэмжээгээр хэрэглээгүй хэрэгжилж байгаа гэж өдөр болгон хэрэглээд тах юм бас тохиромжгүй. Гадныхан шиг бид нар өдөр болгон вайн уугааддаг хүмүүс бол бас биш шүү дээ. Мэднэ тий. Тийм. Тэгэхээр бас тохируулж хэрэглээрэй л гэж захиа да. Хоолоо ч гэсэн, ректарсаа ч гэсэн, ер нь шингийн юмаа ч гэсэн, им тариагаа ч гэсэн янз бүрийн имийн байц хэрэглэж байгаа бол эмч нартаа зөвлөлтөөсэй л гэж хүсдэг хүмүүсээс бол тийм өвчтнүүдээс. Тэр ер нь ихэнх нь бол тихгүй байгаа болохоор хүсэж байна. Чинь яг тэ нөгөө өөр өөртөө юмч тэгэл яг бас янз бүрийн одоо дам яриа буруу ойлголтууд айгүйх шүү дээ тийм ээ. Жишээлбэл нойр нойр хүрээд хар нойр булчирхаа өвдөж байдаг. Нойр булчирхаа өвчлөөг л одоо юу гэдэг одоо модны шүүс ухаасахгүй л амтны цус нүжтэй юм мах заах юм байна тий. Иддэг тийм. Тэр бол одоо ер нь бол хоцрогдсон. Тэр яагаад тэгэхээр судалгаанд үндэслэгдээгүй, батлаагүй. Судалгаа гэдэг чинь одоо чи тэр нь зохиосон юм бол биш те. Хэдэн мянган хүн дээр хийгээд хэдэн мянган олон жил дагаж мөрдөж эсвэл хянж шинжилж судалсан. Тэгэхээр тэрэнд итгэх нь ер нь аюу зөв гэж би боддог. Шинжлэх ухаанд итгэх нь их сурвалжтай зүйл төстэй. Тэгэхээр нөгөө нэг их сурвалж байгаас яг нөгөө мэдээлэл яг их сурвалжтай хэсгээс сайн авч байгаарай л гэж захимаар байна. Хожи захиас гэсэн шүү дээ. За тэгээ бодлоо. За баярлалаа. Танд бас бидэрт бас өгсөн зөвлөгөөг маш их баяртай байна. Тэгээд баярлалаа. Тэгээд тантай ярилцсан штаттай байлаа 2026 оныг бас одоо мэдээж ирэх цаанаас оруулах чинь морж жилтэй те гал морж жилтэй бас дахиад өгөөрэй те. Би танд сайн сайхан бүхнийг хүсье өрөө. Баяр тасан. Ажлын амжилт хүсье. Баярлалаа. 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 За.